түүгээр. Заван давжаах энэ төрөмс байгууллагын хүн очоод маа ийм хэсгийн зохион байгуулалт нор гэдэг зүйлийг тавьсан. Бид нар ингээ явсан. Би бол дотроо бодохдоо олон хэсэг байгуулалт зүтгэсэн байхгүй юу? Тэгээд энэ газрын даамууд байна. Бид хэд яваад эхний ээжэнд ус цэгийн судалгаа хийсэн байхгүй юу? Зарим ус цэг бодог одоо ширгсэн байсан. Бодог ус эвдэрсэн байсан. Тэгээд одоо энэ даруй зэргийнх мэдж байгаа. Монинко компани гэдэг. Нэг ирэхэд 20 гэр барьсан байсан. Малчд боссон. Усны тухай асуудлыг ярьсан. Ингээд яриад тэр уурхай одоо хайгууд ажиг зогсоогоод сумын дастрыг авцраад гэрээ контрактыг үзээд тэгээд дахиад 3 удаагийн хурал зохион байгуулаад 8 сарын 4-нд хурал хийж байгаа. Тэгээд энэ дээр би ингээд та бүхэн одоо хэсгийн зохион байгуулалтын дээр яах вэ гэсэн чинь алт үсгээ наатаа бойл ерөөсөө нэг л хэсэг байна. Тэндээс одоо ийм тасарсан ямар ч хэсэг байхгүй. Харин 13 бүлэг нэг нөхөрлөл байж болно гэдэг. Тэр нөхөрлийн одоо бүлэг нөхөрлүүдийг удирдах даргуудыг батлаад тэр хүмүүс нь хэсгийн удирдах зөвлөлд орж ирсэн. Удирдах зөвлөлд хялтын зөвлөд орж тэгээд тэд нар сууж агаад монинкет тогтолцоо гэсэн. 4 асуудал тэд нар тогтсон. Юу гэж тогтсон манай хэсэг юу гэж тогтсон бэ? Нэгдүгээр зам тавина. Хамгийн их нэгдүгээр зам тавина. Энэ бол одоо бэлчээний нөхөн сэргээлтэй. Олон газараа танаа тэр бүл даацсан машин явахгүй. Хоёрдугаар биднээсийн одоо нүүдлийн зам дагуу явж байгаа тэр одоо хөтөвчийн замыг маш одоо боломжтой замаар нь замыг заснаа. Хоёрдугаар асуудал. Гуравдугаар асуудал бол тэр багийн төвийн одоо нууцсан яг одоо өвс фонд ашиглаж болохоор засварлнаа. Дөрөвдүгээр асуудал 15 хүнийг ирэх оны 2011 оны 3 сард хятад явж мод тарих ногоо тарих сургалтанд хамруулъя. Ингэжээд энэ одоо асуудал одоо яг биднээс энэ асуудлыг өөрөө та энэ уурхахан зөвшөөрөх юм бол бид нар зөвхөн хайгуултын асуудлыг зөвшөөрөё. Гэхдээ энэ дээр манай одоо хэсгийн 3 хүн үндсэн ажиллагчаар 2 хүн туслах ажиллагчаар байна. Тэрний одоо хөлс өмнөний асуудал бол тохироод 108 мянган төгрөг дээрээс нь одоо ажиллагчдын унааны асуудлыг шийдсэн байна. Тэгэхээр би энэгээр юу гэж хэлэхдээ малчтын одоо үнэхээр хамтраад дуу хоолойгоо хүргэж чадах юм бол маш их юмд нөлөөлж чаддсан байна гэдэг нэгдүгээр. Хоёрдугаар асуултын тэмдэг багтаад тэр нэг хэсэг боддог одоо зөвөө буруу юу гэдэг юм одоо миний одоо байгаа тань л та. Асуулт басаа. Дараагийн ээж манайх энэ хавар болтой чинь маш цөөхөн хэмжээний сартын код бэлтгэсэн 8 тонн ямааны ноолорыг бэлтгэсэн. Энэ 400 сая төгрөг болж байгаа. Дараа нь мөн одоо 8 сарын одоо 1-2-нд ачигтлаа 15 тонн хоньны ноосыг Эрдэнэт үйлдвэрлэв. Манай 3 одоо тэр малчны бүлгийн хүмүүс одоо зохион байгуулад энэ жил одоо давхдахгүй шүү дээ. Цагаан дарж чивтэй хоньны ноос аваараа байж би авъя мэд дараа жил чи авъя. Энэ жил одоо манай хүүхд гэрлэх гээд байгаа маа гэдээ одоо ингэж хэлж байгаа. Ингээд олон давсгүйгээр за ганц нэг залууч гүйжлээд бид нар ав яг ингээд гэрээ байгуулж цаана тушаах эзэмтэйгээр одоо гэрээ байгуулж ингэж үйл ажиллагаа явуулж дөнгөж одоо эхлэж чадантаа явнаа гэдэг.